Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөнд төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайн олон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоосаа хаамарсан уу? Танд одоо сэрүүхэн өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр одоохондоо Улаанбаатар чимээг байна те. За одоо ингээл 9 сарын 1 эх 7 хоногоос. Манай хотод жинхэнэ хөдөлгөөндөө орондоо. Яг тийм. Тэгэхээр амьдрал үргэлжилж гин хүн болгон дараагийн шат руу орж гин. Тэгээ би та бүхнийг өөрөө дараагийнхаа шатанд ороорой гэж бол хэлмээр байна. Дараагийн шатанд ороход ихэнх хүмүүс өнгөрсөн үеийн шат төвшөнд байсан мэдлэг хувцас хонорс бүр те орхисон байх болно. Харин та яг тэр урд нь тэднэртэй байхдаа байсан тэр хуучин левелийн левел гинэ. Хуучин төвшингийн одоо сэтгэлгээ хувцас хонор идэлгээ бүх зүйлтэйгээ хэрэг байж явах юм бол ямар нэг хэмжээгээр та жоохон ганцаардаад орхигдоод эхлэн. Тэд нар орхиж байгаа биш. Зүгээр та хуучиндаа үлдээд байгаа учраас л шалтгаан байна. Гүйж байгаа хүмүүсийн дунд нэг нь алхаад эхлэх юм бол тэр мэдээж хойно үлдчихэл харна штэ. Тийм шалтгаанаар одоо ингээд 9 сарын 1 ингээд зөвхөн хүүхдүүдэд өөрчлөлт биш. Бид нар ч гэсэн өөрчлөлт гарна гэдгийг та бүхэн бодож бэлдээсэй гэж хүсэж байна гэж. Тэглэв ах. Тэгээ одоо яг бэлтгэлүүд, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдтэй хүмүүс бол маш их бэлтгэл донд божигнж байгаа ах гэж бодож байна. Энэ дундаа ч гэсэн бас Хермоны шүүдэртэй хамт байгаа танд маш их баярлалаа. Тэг үргэлжлүүлээд бидэндээ хамт байж эзнийг бас хамтдаа суралцдаг та өглөө бүр та бүхэндээ бас бурханд маш ихээр талархдаг шүү гэдгээ бас дахин хэлье. Тэгээд таныг сая өнгөрснөө орхиод урагшаага одоо төвшин ахих илүү суралцах, илүү төлөвшөх гэдэг талаар ярьсан чинь би өнөө өглөө дэлгүүр дотор 10 жилийнхаа хүүхдтэд хараад 10 жилдээ хамт сурдаг байсан хүүхдтэд хөвсгөл сурдаг байсан уу? Тийм бүр хөвсгөл сурдаг байсан хүүхдтэйгээ хараад айгуу тийм сонин санагдчихлаа. Тэгээ таныг сая хэлсэн чинь 10 жилд байсан тэдгээр дурсамжууд орж ирээд тэр үеэсээ одоо өөр болчихжтэй, том болчихжтэй. Тэр үед чинь ингээ жоох хүүхдүүд ээжтэй гэж боддог ч юм уу тэр зүйлсүүд бодогдчихлаа. Тийм байна, тийм байна. Тийм шүү дээ. Тэгтэл ангийн охин бол ангийн охин, ангийн хүн бол ангийн хүн л гэдэг тийм. Тийм яаж ч хөвшөрсөн охин хөвгөн гэж ярьдаг юм билээ тийм. Би бас тийм тэрийг сонсоод айгу хөөрхөн санагдаад би ч гэсэн хөшөрхсөн ч гэсэн бас тэгж ярьсаар байх юм байна гэдгээ бодсон. Тийм энэ өглөө бас маш сонирхолтой, surprise-лаг тийм өглөө байна. Тэгээд бас сэрүүн байгаа учраас та бүхэн маань өглөө оройдоо бас дулаан хувцлаарай гэдгийг уриалмаар байна. Тийм байсан. Би дан цамцтайгаар дурсан чи жоохон даарсан шүү. Тийм, ер нь сэрүүн байл шүү. Тэгээ ер нь бол одоо өөр хүмүүстэй бас те анхаарч авахгүй тэр нь даарч хөрөөд нэг ханаад минут хүрэх юм бол бас амаргүй байх болно те. Тэгээ маань радио үйлчлэл гэдэг гайхалтай үйлчлэлийн үр жимсэн таа шүү. Амен. Яг сонсож байгаа таа шүү. Таны өглөөг эзний үг дотор хамтдаа сайхан эхлүүлмээр байна. Бидний байгаа газар, таны сонсож байгаа газар үнэхээр эзний үйл явдал яг дүүрэн байгаасаа гэж бол үнэхээр хүсэж байна. Эзэн хөтлөөзөө удирдаасаа гэж бол маш их хүсэж байна. Амен. Тэглэв ах. За энэ өглөөд бид хамтдаа тас талархаж байна. Тэгээд эзний үг рүү орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд эзний өмнө магтаалтайгаар бас залбиралтайгаар ирээсэй гэж хүсэж байна. Тэгээд та зүрх сэтгэлээсээ бурханд магтаалыг өргөөрэй. Цагаат магүрэн хинэж дуулаагүй замыг бидний төлөө туулан хайрны үслээ асгасан хадын хаан ансан
үлсийг магтацгаая. Хүндрэлтний төлөө цагалмай гүрэн хинэж дуулаагүй замыг бидний төлөө туулан хайрны үстэй насагсан хадын хаан амьсан. Бүтээлүүд тунхаглан түүний ядалтыг бурхан авин хийсэн гайхамшиг зүйлсийг баяр хөөрийн дуугаар түүний үлсийг магтацгаая. Jesus é Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөглөө хамтдаа сургаалт төгс намын 3-ын 6 дугаар ишлэгийг хамтаарна. Түүнийг мэдгэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгууг чинь шолоотхна гэсэн үг. За энэ бол 2013 оны орчуулгаар явж байгаа манай радио үйлчлэлийн үед 2013 оны орчуулгыг аль биесний хэрэгтэйгээр хэрэглэдэг болохоор тэндээс их уншдаг байгаа шүү. За тэгээд 19 одоо тий 25 гэх мэт орчуулгууд дээр хэрвээ та бүхэн хараад жоохон гайхаад байгаа бол 13 оны орчуулга дээр бид нар аль биесний хэрэгтэйгээр явдаг болохоор уншдаг байгаа шүү. За тэгээд сүүлийн орчуулгыг бид нар хэрэглэж эхлэх болно гэж. Хамгийн их одоо хэвлэгдсэн орчуулгыг сонгох нь дээр байдгаа гэж радиогийн үйлчлэл дээр бол ерөнхий бас яригддаг ба. За өнөөдрийн одоо үгийг хуваалцахдаа ингээд сэдв өгмөр санагдсан. За.
замд гарахын өмнө бурхны хүлээн зөвшөөр гэдэг сэдв өөр санагдсан. Бид нар замд явж явах үедээ бурхан ингээл те бурхныг за би энийг ингээ ороо явлаа штэ тэгээд хаан надад сюрприз ярихаа өөрөө мэдэрээ намайг хаан баярлуулгаа те хаан аврахаа хаан яхаа өөрөө мэдэрээ гэж явна гэдэг бол Христ итгэл хүний одоо юу биш. Энийг бол бид нар маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. За тэгээд нэг зүйл нь бид нар нэгдүгürt бол замд гарахын өмнө бол түүнийг хүлээн зөвшөөрж түүний яваасаа гэсэн замаар нь түүний бэлдсэн замаар нь түүний хаар түүнтэй хамт явах хэрэгтэй гэж. Дахин хэлье. Түүний зөвшөөрсөн замаар түүний бид нар яваасаа гэж хүссэн замаар тэгээ түүний бэлдсэн замаар нь түүнийхээр түүнтэй хамт явна гэж. Тэгэхээр харах царайны гэдэг шиг нөгөө бидний ингээд энэ аягүй эвгүй гутан байна. Болио, тойрё гэсэн тийм зүйл бидний амьдралд тохиолдог. Ер нь бол баг вахтаа ингээд нэг ангийн хогтуудыг хөргөж игэл явдаг байлаа л да. Тэгэл ингээд явж чинь энэгээр хаад явах юм бэ? Тойроод явъя гэдэг. Тэгэл тойрол ингээд явдаг гэсэн. Бид зарим замыг ингээд хараад энэгээр явах нь эрсдэлтэй юу, энэгээр явах нь хэцүү юу гэж бодох үе байдаг. За энэгээр явах дэмэл юм шиг байна. Гэхдээ өөр зам байхгүй байгаа юм чинь ингээд зарим хүмүүс явдаг. Тэгвэл би өнөөдөр танаас асууя. Хэрэг та буруу замаар бурхныг мэдий гэдэггүй. Тийм замаар нэгсэн та энэ замаар явах юм бол бурхны талаар нэг яриа гараад байхгүй. Намайг цуглаанд явдггүй юу гэсэн яриа нэг гараад байхгүй. Нэг намайг ингээд итгэлийн амьдралаар унсан ч ингэсэн тэгсэн ч гэсэн хүмүүс шүүгээд байхгүй. Угс энэ замаар явах юм бол бурхныг мэддэг хүмүүс баг байхгүй. Цуглааныг мэддэг хүмүүс баг байхгүй. Тийм болохоор ингээд цуглаанаас аваад байдаг дарамт гэж яригддаг зүйлүүд надад байхгүй гэж. Гэтэл үүндээ өөрчлөгдөн шинжлэхдгийг хүсдэг хүмүүс л цуглаанаас тавьж байгаа шаардлага болон эзний үгийн доторх тэр хайрын зэмлэлийг дарамт болгож үлээж аваад байдаг байхгүй. Тэгээ эзний замаар хамт явъя амин. Бүгдээрээ нэг гэр бүл амин. Энэ миний цуглаан биш амин. Энэ таны цуглаан биш амин. Энэ эзний өргөө амин. Харин бид бүгдээрээ түүний хүүхдүүд амин. Амин гэж хэлжээ. Тэгээд аав нь зэмлээд ахын итгэлийн ахын ч юм уу эгчин ч юм уу эсвэл дүүн ч юм уу зэмлэхгүй дээ. Хөөе боо туушураараа баяа миний хувийн амьдрал битээ оролцоод. Та сүмд ирж Христийн биеийн нэг хэсэг болсноос хойш хувийн гэдэг ойлголт чинь зөвхөн гэр бүлийн хүрээнд юм уу те зөвхөн одоо гэр бүлийн тодорхой юм бүлгийн одоо бурхан зөвшөөрөгчсөн бурхан өөрөө мэддэг тэр бүлгийн хүрээнд л байна уу гэхээс босод тохиолдол бол эзний алдрын төлөө та бүхнээ зориулнаа гэсэн биш үү гэдгээ бид нар бодож байгаа хэрэг. Тэгэхээр түүний зөвшөөрөгчсөн түүний яваасаа гэсэн замыг бид нар сонгох нь маш чухал байна. Замд гарахын өмнө залбир гэж ярьдаг тийм. Өөрийн замдаа өөрийнхөө бүхий л замуудад өөрийнхөө бүхий л алхмуудад эзний хүлээн зөвшөөр. Амьдралынхаа чиглэл шийдвэр төлөвлөгөө бүрт бурхныг олцвол түүнийг таньж мэдэж яв. Энэ бол маш чухал зүйл байхгүй. За энэ дээр нэг 2 3 4 зүйл ярих ба. Бурхныг мэдхгүй замд гарах юм бол чиглэлээ маш амархан алддаг. Тэр замд ямар ч замын гэрэл төлөв байхгүй. Бурхны бэлдсэн. Ямар ч одоо юу гэдэг нь гэрэлт цамхаг байхгүй. Бас тэр зам дээр одоо юу гэдэг нь таныг улам төрөлдүүлэх хүмүүс их байна уу гэхээс тэр зам дээр хүмүүст таах хэрэгтэй байна уу гэхээс таныг өөрийн чинь хинбэ гэдгийг ойлгуул таны үн цэнийг мэдрүүлж таныг ашиглах гэсэн одоо таныг одоо тэ хэрэглэх гэсэн тэр хүмүүс биш тэ харин өөрийнхөө алдрын төлөө хэрэглэе гэсэн тэр эзний ажлууд нь ч гэсэн тэр зам дээр баг байхгүй байна. Тэгэхээр бурхныг мэдгүй бурхныг мэддгүй хүмүүсээр дүүрэн бурхныг мэддгүй бурхнаас тэрсэлсэн хүмүүсийн сонгосон замаар эхнээсээ битгий яваарай гэж. Хүн замаа мэдэж байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэн яг зорж байгаа зам нь мөн гэсгийг бол үүндээ мэдгүй байгаад. Сургууль төгс 14-12-ийн талаар бид мэдэн штэ тий. Зөв мэд санагдах боловч эцэстээ өхөл рүү хөтэлдэг зам байдгаа гэх. Өөрийнхөө ухаан мэдрэмж боломжийн тулгуурласан шийдвэр заримдаа ихэндээ зөв мэд санагдана. Олон зөвлөгөө авсан ч гэж болно. Зөв мэд санагдана. Харин төгсгөл нь шарах, харамсал, сүрэлд хүргэж болно. Зөвхөн өөрт нь биш, өөрийнх нь дагуулж яваа гэр бүл. Тэгэхээр бид би энэ замыг сонгосноо эсвэл бурхан намайг энэ зам руу чиглүүлсэн үү гэдэг асуултыг тавьж явах хэрэгтэй.
Тэ Эхлэл номын 13 дугаар бүлэг дээр ах トゥ хоёр хоёулаа л одоо тэ бурхны газар дээр зогсож исэн. Одоо бурхны амлагдсан газар дээр. Гэтэ бурхан тэр газрыг арт түмэндээ арайхан өгөөгүй байсан. Гэхдээ хаана амьдрах вэ гэдэг сонголт хийхэд ах нь болохоор Авраам тэ бурхныхаар хаанч бай. Бүр хаанч бай. Цөлдөж бай. Тэ одоо ангамл газарч бай. Эсвэл одоо юу гэдгийг тэ хаанч бай. Бурхантай хамт бурхныхаар л байх юм бол болно гэж. Гэтэл Лотын хувьд бол нэгэн л өгнө гэсэн газар юм чинь өөрөө сонгож болох байхаа. Би тэнд амьдрах гэж. Лот өөрөө болохоор нүдэндээ сайхан харагдсан нутгийг сонгосон. Харин түүний сонголт нь түүнийг Содом буюу бурхан төсөлдөг, бурхныхаар амьдрдаггүй хүмүүсийн амьдралыг хэм маяг руу ойртуулж зогсохгүй. Түүний хөргдүүд, түүний үр хүүхдүүдийн амьдрал бас эцэст нь хотон сүнэх үед түүний тэр итгэж найдаж ашиг орлого харсан тэр иргэн шил, тэр харилцаа сүнэх үед тэр маш хүнд байдалд орсон байна. Дараагийн зүйл дээр бурхныг мэдхгүй замд хэрвээ хүн гарахаар болох юм бол ганцаар тэнцдэг. Энэ маш чухал ойлголт байгаа байхгүй юу? Бурхныг мэдхгүй, бурхныг мэдхийг хүсдэггүй хүмүүсийн дунд явах юм бол ганцаараа тэмцэн. Итгэлээс ахих гэж. Нэгсэндээ хавчлагыг те өөрөө бий болгоно гэсэн. Өөрөө өөрийгөө авчиж, өөрөө өөрийгөө зовоож, өөрөө өөртөө дэрсэлж, өөрөө өөрийгөө одоо те шаналгаж зовоож, өвтгөж, өөрийгөө унгаж явна гэсэн үг болж байна. Тэгэхээр тийм байж болохгүй. Сургаал төгс номын 16-гийн 9-дэр хүн зүрхэндээ замаа төлөвлөдөг гэсэн эзэн алхмуудыг чиглүүлдэг шүү дээ гэдэг. Тэгэхээр бид нар яг эндээс нэг зүйлийг маш сайн басна хүн зүрхэндээ одоо замаа төлөвлөдөг. Тэ? Би ингэж яваад ингэн тэ. Яаков номдэр зурч би жилийн дараа ингээ яваад тэ. Бодлоо 8 гээд ингэж байжаа тэнд очиод тэгж амьдраад гэж ярьдаг. Гэхдээ эзэн чиглүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Бурхныг мэдхгүй замд гарах юм бол бурхныг тэрсэлдэг, бурхны бэлдээгүй, бурхны яваасаа гэж хүссэн тэр замаас гажиж өөрийнхөө хүссэн тэр замаар явах юм бол мөнхийн зүглээс дээгүр зүйл байхгүй гэдгийг мартаж байна л гэсэн үг байна. Бидний алхам бүр бидний амьдралдаа гарсан шийдвэрээр бидний хийж байгаа бүх зүйл биднийг одоо тэ хэрвээ зүв байх тусам бурхан руу илүү их ойртож бурхны ажлыг энэ богинохон амьдралдаа илүү их зүйлийг амжуулах боломжтой. Буруу байх тусам зөвхөн бусдын төлөө хаанчлалын төлөө гэсэн өөрийгөө өөрчилгээд, өөрийгөө залхаад, өөрийгөө зэгцэлгээд тэр замуудыг зориулаад богино зам тоолно л гэсэн үг байна. Та урт замыг адал явдалтай, ивэл өрөөлтэй, олон хүмүүсийн талархалтай, хайрыг бас өөрөө өгөх хэмжээгээр авсан амьдралыг туулмаар байна. Тэгвэл та замд гараад бурхны танаар хэлэх юусэн зүйлүүдийг л хийгэрэй гэсэн. Таны явж байгаа замд бурхны төлөө хийх зүйл таарлахгүй байгаа. Хизээ нэгэн цагтаа Лотын одоо тэ туулсан зүйлийг туулж магадгүй замаар явж байгаа гэдгийг бодоход бол ерөөсөө илүүдэхгүй гэсэн үг байна. Есүс эхлээд түүний хаанчлал болон зөвхт байдлыг эрэлхийл гэж бол Матай 6:33 дээр хэлсэн байна. Бурхныг түрүүн тавихгүйгээр эхэлсэн зам амжилтанд хүрч болох ч гэсэн зөв газарт хүрэхгүй байх эрсдэлтэй. Нэг баг 2 компани дээр байгуулаад тэгээд нэг дүү маань ер нь бол маш үрлэгэн байдалтайгаар амьдарч ирсэн. Мэдээж бас тэрэн дотор хаанчлалын төлөө гэсэн өөрийнх нь төр сэтгэлээр илгээлтийг дэмжих гэдэг ч юм уу те. Нэг үгдгийн илгээлтэнд явж байгаа хүмүүст одоо хоол хүмүүс авч явах гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд бол ингээд хийжсэн. Тэгэл надтай таарлаад танасраа хоолндороо ингээд тэгээ та юу хоо ингэхүү ийм юм авч өгөх үү гэл ингээд зөндөө тэгдэг байсан. Тэгсэг хугацааны дараа тэр ингээд нэгж биш 2 компанид хампараад одоо ингээд таарлахтай ингэж хэлдэг. Хүмүүст гомдолдог. Надад хэлэхгүй яасан гэж. Хүн болгон хүнд юм хэлээд байдаг. Харин итгэгч хүмүүст бурхан дандаа юм хэлдэг. Бид энийг ерөөсөө мартаж байна. Тэгэхээр энэ зам уу, энэ миний зам уу эсвэл бурхан намайг чиглүүлж яваа зам уу гэдгийг ойлгож мэдэх хэрэгтэй. Бурханыг мэддэггүй хүмүүсийн, бурханыг мэдхийг хүсдэггүй хүмүүсийн явдаг замаар хэрвээ та явах юм бол бүх замдаа бурханыг хүлээн зөвшөөрөх хүртлээр бурхантай өөртөө тулах болно. Таач биш, муу сүнсч биш. Харин бурхан
таныг өөрийнхөө явах ёстой замаар явуулахын тулд таны амьдрал дах саад бэрхшээлүүд чинь эзэн өөрөө бий болгосон бэрхшээлүүд байгуулна. Учир нь тэр сайн сайхны зам угаасаа биш учраас эзэнний тэр нь одоо ямар нэгэн төвөг бодолт биш. Харин хайртай хүүхдээ сахилгажуулж зөв замдаа нь оруулах гэсэн түүний хүсэл төлөвлөгөө байгуулна. Таны явах замаар өөр хүн явахгүй, танд бэлдсэн замаар таныг л эзэн явуулмаар байна. Тэр зам дээр танд зориулсан зүйлүүд бэлтгэгдсэн байна. Хэрэв та очиж явахгүй тэр зам тэр чигээрээ үлдээл өөр хинч явахгүй. Хүмүүс ингэж ярьдаг те эзэн хүнээр дутахгүй гэж те. Эзэн хүнээр дутахгүй л те. Гэхдээ эзний бэлдсэн ажил зөвхөн тэр хүн дээр байгаа болохоор тэр хүн өөрөө хийвэлэх зүгээр байдаг гэдгийг л бодох хэрэгтэй. Хүмүүс нэг барилга бариулж байгаад инженер нь ингээд хачин байгаад байх юм бол сольж чадна, өөр инженер олдно, өөр даамал олдно, өрлөгчин олдно, гаранчин олдно. Тэнгэрийн хаанчлал тийм байдлаар харагддаг шүү. Тухайн төлөвлөсөн хүн хийгдэггүй бол эзэн тэр ажлыг цуцлаад өөр хүмүүсээр хийлгэж байгаа ажлаа үргэлжлүүлээд хийгээл явна. Энэ эзний өөрийнх нь хүсэл байдаг. Тэгэхээр эзний замаар бүгдээр хамтдаа. Учир нь тэр өөрийнх нь замаар өөрийнхөө нь өөртөө хамт явах юм бол бидний жимийг шулуун болгодог. Сэргэжүүгүй магтаалыг авах захирстаны хизэж үргэлжгүй авралын хан чингүнэн шодрог хэмжирэгцэн эцэнтэй хадас сэргэжүүгүй сэргэжүүгүй магтаалыг авах захирстанээр хизэж үргэлжгүй авралын хан шингүнэн шодрог хэмжирэгцэн эцэнтэй хадас сэргэжүүгүй хадас магтаалыг авах захирстанээр хизэж үргэлжгүй авралын хан чингүнэн шодрог хэмжирэгцэн эцэнтэй хадас сэргэжүүгүй хадас Есүс бол хадас мартугай Есүс бол хадас мартугай Есүс бол хадас эцэнтэй хадас сэргэжүүгүй хадас мартугай Есүс бол хадас мартугай Есүс бол хадас мартугай Есүс бол хадас эцэгтэй хадас сэргэжүүгүй Энэ өглөө бид хамтдаа сургаалт үгс 3-6. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуугч нь шулуутгана гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа Бурхны үгээс суралцлаа. Тэгээ эзэн үнэхээр танд яг энэ цаг мөчид өөрийн үгээ бас илчилсэн, тэр ойлголтоодоо ойлгуулсан гэдэгт бид итгэж байна. Тэгээ эзний замаар алхаж байх үед бол бид
үнэхээр итгэл найдвартайгаар, зоригтойгоор бас зарим зүйлсүүд тодорхойгүй ч гэсэн эзэнд итгэж байгаа тэр итгэлийнхаа дагуу эзэн чиглүүлж эхлүүлж байгаа учраас гэдэг итгэлийнхаа дагуу бид хамтдаа туулдаг. Тэгэхээр Бурхан яг одоо таны байгаа газар чиглүүлж бас өөрийн үг рүүгээ дуудаж, өөрийн үйлчлэл тэдгээр зүйлс рүүгээ дуудаж байгаа гэдэгт итгэж जैन. Тэгэхээр та энэ замдаа түүний замаар түүнтэй хамт түүнээр зөвшөөрөгдсөн тэдгээр тэр замаар түүнтэй хамт алхаасаа гэж хүсэж जैन. Тэгээд үнэхээр Бурханд тэр бүх итгэл найдвараа тавьж түүнтэй хамт алхаарай. Энд зам бүхэн чинь гэдэг шин. Зам бүхэн чинь. Тэ? Бид нэр өглөөнөөс орой хүртэл янз бүрийн замаар явдаг байхгүй. Энэ зөвхөн хотын замын тухай, хөдөөний замын тухай ерөөсөө яриаг байхгүй. Амьдралын бүх талбар дээр сонголт. Энэ ажлыг ямар арга замаар хийх вэ? Энэ хүнтэй ямар байдлаар харьцах вэ? Энэ одоо тэг яг ийм зүйлийн тухай яриад байгаа. Ерөөсөө нэг жишээ ярмасан. Би биеийн сургалт орж байгаад нэг удаа би ингээд за 0 орохгүй. Чи ингээд 0-ийн болонд олон нийтийн 0 ингээд ерөнхийдөө бол ингээд бас цэвэрлэгээ бүр ингээд гэрийн 0 шиг бүрэн бүтэн ихтэхгүй шүү дээ, тэ. Нэг жоохон тийм байсан. За тэгээ ингээд ингэсэн чинь болонд нэг тавч ингээд бүр ингээд шараа маратаал талаад ингээд тэр нэг шалны нэг хэсэг шиг болчих. Нэг тийм харж ирсэн үгүй ингээд сайн цэвэрлэгдэг ингээд болонд ингээд нэг тавч. Тэгээд би харчаал энэ дотоол байгаа чинь да. Тэгээ гараас үгүй. Тэгээд дараад нь тэгэл нөгөөд чинь би тэнд сурч л байгаа юм чинь тэндээ юм чи өдөртөө нэг орж байгаа шүү дээ, тий. Байгаал гэсэн. Тэгэл нэг удаа би ингээд хараад дахиад бараг л тий нөгөөд чи байж байгаа даа. Сүүлийн бүр тэр тавчны тухай боддог болсон байсан гэдэг. Тэгээ ороод ингээд дахиад суугаад ингээд бас чи нөгөө тавч байсан чи гинт хин нэг юм намайг. Чи авчаач тээ. Тэгэл би хармаанаасаа түлхүүрүүдээ гаргаж ирээл. Ухтан гисээр ахалах тий. Тэр тавчийг тэндээс нь салгаж аваад тэгэл дараад нь түлхүүрүүдээ аваагаад нөгөө болонлоо харсан чинь нэх гоё юмцэгтэй. Ингээд болцсон байхгүй. Бид ямар замаар ямар сэтгэлтэй явж байна. Тэ? Энэ айгүй чухал байхгүй. Энэ бүр маш чухал. Энэ тэ дараа эзэн бурхантайгаа даруугаар алах гэхээс өөр чамаас юу хүссэн бэ гэдэг эзний нэг юм гоё үг гэдэг штэ. Микая болоо. Микая хаа. Тэгэхээр бүгдээрээ тийм л байл та. Амен. Өдөр болгон бид нэр ингээд замаар буруу явж байгаа юм. Дутуу явж байгаа эсвэл замаар яаж явахаа мэдэхгүй байгаа хүмүүсийг шүүж явах юм. Өөрийнхөө замыг жоохон харъя л та. Энэ замаараа зөв явж байна. Энэ замаараа зөв хандлагатай байна. Зөв бодж байна гэдгийг харъя л та. Бүх зам түүнийг мэдхэд байг л дээ. Тэгхийн бол тэр түүнийг мэдхэд зориулж байгаа. Түүнийг мэдэж аавна. Түүнтэй хамт алхна гэж бодож байгаа. Тэр замаар л та явж байгаа. Тэр бүх зам хаагууг чинь шолоотох нь гэдэг шин. Амьдралынхаа замууд өнөөдөр хүртэл тохиолдсон зүйлүүдийг бод. Та түүнийхээр яваагүй учраас өнөөдрийн бүх зүйлүүд болоод байгаа юм биш үстэй. Яваад исэн үеэ тэгвэл бодъё. Ямар гоё ивэлтэй, ямар их адал явдалтай, ямар их гоё сонирхолтой байсан бэ. Тэгэхээр хамт залбирая те. Орчлон бүтээсэн эзэн минь та бидэнд хэр урт гэдгийг мэдгүй чи явах замыг өгсөнд баярлалаа. Та бидэнд цаг хугацаа өгсөнд баярлалаа. Энэ цаг хугацаанд дотор явж байгаа бүхий л замуудаараа хамгийн сайнаар явахыг хүсэж байна. Бидний замд саад байсан ч гэсэн хамгийн сайнаар даван гарахыг тэр саадтай замаар гүйж байгаа тамирчин адил явахыг хүсэж байна. Тэр гүйж явхад тэр тамирчны өмнө байгаа тэр өсөрөхөд хүрэгдэг тэр саад тамирчны ур чадварыг нь болон хордыг нь харуулдаг болохоос тэр тамирчны гүхт нь одоо муугийн нүдэх гэж тавьсан зүйл биш. Харин тэр хэрхэн чадвартай өөрийгөө бэлдэж зориулж байгаа вэ гэдгийг нь л бид хардаг. Бидний ч гэсэн өөрийнхөө замаар явж хаад та бидэнтэй хамт байгаа гэдгээ энэ замыг сонгоогүй хүмүүст гэрчилж өгөөч. Бардахгүйгээр тантай хамт даруугаар алхахад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Та амралтын өдрөө ая тавтаа өнгөрүүлээрэй. Тэг бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.